9-р зуунаас цайна жирийн ард түмний хэрэглээ болж 14-р зууны үед Европын орнуудад тархаж Англи, Португал, Испани, Голланд зэрэг улс руу далаагаар тээвэрлэдэг болсон. Гэвч далайн тээвэрлэлт осолтой учраас аюулгүй бөгөөд хуурай газрын дүт зам хэрэгтэй байв. Тэр шинэ гарц нь цайны зам болжээ. Өөрөөр хэлбэл төмөр зам, авд зам агаарын тээврэх өгчхөөс бүр өмнө Хятад Монгол жинжид морь тэмээнд цай ачин хөлөглөж Монгол Оросын нутагт зардаг байсан нь хожимо түүхэнд цайны зам хэмээн мөнхрөх болсон гэдэг. Мянга 1600-аас 1800 онуудад 3 улсын эдийн засгийн бодлогыг барьж исэн цайны зам нь өдгөө төмөр зам болон өргөжөж улс хоорондод хүн болоод ачаа тээвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний түүхийн хөгжилд томоохон хуудсыг эргүүлсэн цайны замыг эргэн сэргээх, олон улсад аялал жуулчлалын томоохон брэнд болгох зорилгоор Хятад улс санаачлан 2009 оноос эхлэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Мөн цайны зам жуулчны чиглэлийг Орос, Монгол болон Хятадын аялал жуулчлалын тур операторууд нэлээд хэдэн жилийн туршид боловсруулж байна. Тус ажлын хүрээнд 3 улсын аялал жуулчлалын яамд 2013 оны 4-р сарын 28-ны өдөр бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын урт засах орны Эрен хотод чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалт нь хэдийгээр 3 улсын тодтголтойч бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын урт засах орны аялал жуулчлалын яам, Оросын холбооны улсын Бурайд улсын аялал жуулчлал, Монгол улсын соёл спорт аялал жуулчлалын яам хамтран оролцож байгаа нь нийт Монгол турхтны соёлын болоод хамтын ажиллагааны арга хэмжээ болсон юм аа. Нийт одоо 50 хэдэн тэм ачирсан манай хэд. 57 тэм ачирсан. Манаас гэрээсэн гараад одоо 6 хонжина. Чор замаар яваад одоо. Ер юм одоо явганаар явж ижиг одоо аажууд хэлгээд миний сайхан аян тэмээн хөтлөөд миний оронтой явж байна. Миний энэ алтан бол чичиг бор гэх юм аа. Араас нь одоо бүгдээрээ одоо нэг жилийн нэг удмайхан мал да. Одоо ийм л байна. Энэ одоо бэл гэх юм аа. Боронтог ногт одоо нийцээрээ энэ одоо төмөн гоёлхоноо хаарж үлдсэн юм аа. Тус арга хэмжээний үеэр Хятадын урлаг соёлын тоглолт, дугуйн спорт сонирхогчдын цуваа зохиогдсноос гадна Өвөр Монголын урт засах орны малчид уудам говийн тэнгэрийн баганс улсан Тэмээдийн үзэгсэлэн зохиогдснороо шинэлэг боллоо. Уг үзэгсэл нь тэмээний тогтвортой өсөлтийг хангах, үйлдвэр угсаа, ашиг шимийн гарц чанарыг сайжруулах, тэмээ маллах уламжлал, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой төдийгүй цайны замын аялал жуулчлалыг олон улсад сурталчлан таниулах зорилготой байсан нь Хятадын олон улсын, Оросын холбооны улсын Бурайд улсын мөн Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хүрэлцэн ирснээр нь харж болох юм аа. Манай дугай нааддаг улсууд 80 хэдэн хүн байгаа штэ. Энэ өдөр 30 хэдэн хүн ирсэн. Бидний бүр ажилтай хуйстай, өрийн хотод ажилтай хуйстай. Зүгээр дугай нааддаг дуртай. Энэ өдөр энэ коммуникийн дагаад бидний хотын үүдэн дээр ачиж өгнэ. 30 хэдэн юм байгаа штэ. Хотын үүдэн дээр очино. Өвөр Монголын урт засах орны олон сум суурьнгаас хуран цугласан тэмээн үзэгслэн арга хэмжээний төгсгөлд тэмээн цуваа ямж өнгөрснөөр дуусгар боллоо. Энэхүү цуваа нь 2000 км замыг туулах бөгөөд нийт 108 тэмээ оролцож байгаа нь бэлгшээлтэй хийгээд олонний сонирхлыг ихээхэн татаж байсан юм. Торго дурдан үнэт өслөг идэл алт мөнгө шүр сувд цай чихэр зэрэг бараа таваарыг тээвэрлсэн тэмээ жингийн цуваа 8000 км замыг туулдаг байсан тухай түүхийн хуудаснаа тэмдэглэсэн нь бий. Жинчид Хятадын Бээжин, Хаалган хотоос Монголын Улаанбаатар, Завхан, Ховд, Сэлэнг аймгийн Алтан булаг их яхтаар дайрч Оросын эрхүү улаан үд Москвад хүрдэг байжээ.
Хэдхэн тоо баримтаас дуртахад 30-40-оос эхлээд 300, 400 тэмээгээр жинтээсэн цуваа нь хаалган хотоос хүрээ хяагт ороод буцах замдаа 2 жилийг өнгөрөөж нийт 3 орны 150 орчим хот тосгонуудаар дайрдаг байжээ. За би сая 2 хоногийн өмнө 90 хотод ирээд энэ цайны замын сэргээ аялах үйл ажиллагааны нээлтэнд оролцсон. Тэгээд энэ үйл ажиллагааны дагуу бол энэ 7 дугаар сард одоо яг энэ үйл ажиллагааны одоо энэ дагалдах хэдэн ийм арга хэмжээнд зохион байгуулагдаж байна. Тэрний нэг авто аялал цайны замыг сэргээ аялах авто аялал гэдгийг Орос, Монгол, Хятад 3 улсын одоо энэ цайны замын үндсэн замаар нь бид нар аялал хийж байгаа. Тэрнийг одоо Монголын талаас хариуцж ажиллаж байгаа. Мөн тухайн үеийн хамрах ач холбогдлын талаас нь авч үзэхэд 3 орны цайны худалдаанаас үүдэлтэй түүхэн дэмтгэлэлт үйл явдлууд баггүй бий. Жишээлхэд тухайн үеийн хяагт хотыг Дорнод дахь Москва, Дорнод дахь Алтан нүд гэж нэрийдэж байсан төдийгүй хяагт хот нь тухайн үед саятнуудын тоогоороо дэлхийд тэргүүлдэг байжээ. Түүнчлэн цайны замын гарааны эхлэл болж байсан хаалган хот, Хөх хот нь Хятадын цайны худалдааны гол зангилаа болж цайны худалдаанд тэргүүлэх ургийг гүйцэтгэж байсан Шансигийн худалдаачдыг энд дурдахгүй байхын аргагүй юм. Энэхүү худалдааны замын нээлт анх хэрхэн хийгдвэ гэдэг асуулт энд зөв ёсоор гарч ирнэ. Түүхэн их сурвалж бичгүүдээс үзэхэд Монголын Алтан хаан Омбо Эрдэнэ Оросын Петр хаанд Бэлгэнд 200 бодол цай хөргүүлснээр анх монголчууд Оросд цайг нэвтрүүлжээ. Угаарч барахгүй монголчууд ачаа барааны тээвэр, унлага, ажилгийн гол үүргийг гүйцэтгэж байснаас үзэхэд монголчуудгүйгээр цайны замыг төсөөлхийн аргагүй юм. Монгол, Орос, Хятад 3 улсын газар нутгийг дамнан явсан 8000 км хүртэл үргэлжлэн тогтох цайны зам нь тухайн цаг үеийнхээ амьдралын хэм маяг соёлыг хадгалсан төдийгүй 3 улсын эдийн засгийн харилцааны хөгжлийн суурийг тавьсан гэж судлаачид үздэг. 300 жилийн түүхийг өгүүлэх цайны замын өртөөг өнөөдөр Хятад улс эргэн дурсах аяллыг эхлүүллээ. За энэ бол одоо манай Эрен хотын Ийлийн улаач өртөөний музей байгаа. Тэгээ 2009 онд одоо арчлалтанд орсон. Энэ өртөө гэхээр бол одоо манай монголчууд бол сайн ойлгоно. Ер нь одоо өртөөг бол одоо монголчууд одоо дээр үед одоо чирэг дайнаа одоо жарилгыг дамжуулах одоо жарилгыг дамжуулах одоо ийм зорилгоор одоо явж исэн. Одоо морь унж юу хүргэдэг. Жахааг дамжуулдаг. Тэгээ эргээд дараа нь бол энэ өртөө хөгжөөд сүүлдээ энэ худалдааны зам болсон. Одоо тал нутгийн торгон зам, цайны зам гэж одоо олон замууд. Ер нь манай музейд бол юу харуулсан бол гол нь энэ өртөө гэж ер нь ямар соёл байсан. Одоо дээр үед ер нь хүмүүс энэ өртөөгөр юуг зорчиж байсан тэрний тухай одоо харуулж одоо хүмүүст энэ үлгэрийг ярьж одоо энэ түүхийг танилцуулах зорилгоор одоо хийж байгаа. Тухайн үеийн Жанчхүүгийн даваанд байрлалтай олонний хөлийн газар байсан худалдааны өртөөг өнөөдөр ажид сонирхон харах бүхэл туйрнч үлдээгүй. Харин Хятадын засгийн газар соёлын үнэтөвөө хадгалан үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдэх зорилготойгоор цайны замын өртөө төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төсөл хөтөлбөрийн хүрээнд баригдсан нэгэн байгууламж бол бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Эрен хотод бий болсон эм улаач өртөөний музей. Энэхүү музейгээр хамтдаа ялснаар үзэгч та бүхэн цайны зам дагуух худалдаа үйлчилгээний соёлыг харах юм. Өрхөн хүндэд ной татахтай та нар сайн байцгаана уу? Өрөө нь улаан өртөөгийн буурын музейд хүрлцэн ирсэнд баярлан огч байна. Өнхөө музей бол манай Думдад улсын хамаг анхны өртөн соёлын музей болно. Барилгын талбай нийт 6500 квадрат метр. Одоо манай харж байгаа энэхүү үзмөр энэ үзмөрөөр Манчин улсын үеийн арилжаачид өрөө нь өртөөгөөр дамжаад даа хөрөөж явж байгаа байдлыг харуулсан байна. Жаргаад манаас энэхүү музейгийн 2 дугаар хэсэгтээ танилцъя.
манай музикийн 2 дугаар хэсэг бол даруй Думддын улаан өртөөний соёлын тэнхимийн хэсэг болно. Одоогийн манай харж байгаа энэхүү зургийг Думдд улсын Чавчилэг Вомтоос гарсан байна. Энэ зургийн нэр нь ажигласаар энэхүү өлчнээ цэрээн дөрн ганцхан амигийн журсангүй. Энэ бол өртнөө жахтаан жасгийн жирлэг цэргийн мөдөгийн уламжлагтаа нууцын хамгаалах хэрэгтэй гэдээ ярьж байна. Усан замын улаан өртөө болоод хуурай замын улаан өртөө гэж хоёр хэсэг ангилдаг байна. Усан замын улаан өртөөдөө голдуу усны онгоцыг хэрглэж хуурай замын улаан өртөөнд үхэр, мэр, төмө, нохой, буг, заан зэрэг хэргэлдэг байна. Одоогийн манай харж байгаа энэ бол өртний үстэн жахтлаа хайдаг, жахтлын дохтой болно. Өртний цагт жахтлаа нь энэхүү жахтлын дохтой төр хийсээр 2 жилийн үйлдэлтэй. Нэгэн бол сарих бараанаас айхгүй. Одоо нэгэн бол нууцын хамгаалт дийлдэг энэ дор нэг цоожил дийлдэг байна. Энэхүү зураг бол Думдд иргэн улсын үеийн Жанчхүүгийн давааны Эрвэг нэг Монгол өртөөний зураг болно. Энэ бол Жанчхүүгийн даваа байна. Энэ шин дараа төрийн өртөө, энэ өртөөн дээр адилж байгаа улсууд зөвхөн өртөөнд амарж байгаа энэ аралжаачдаас байгаа. Думдд иргэн улс гэнээр манайх нь бол 1911 оноос 1949 оны хоорондхий Думдд иргэн улс гэж төлдөг. Бол чирэг өртний цагийн чиргийн шошиг болно. Өртний цагтаа энэ чиргийн шошгоо нь 2 хэсэг хуваадаг. Баран талхийг нь хаанаас сэтгэж зүүн талхийг нь нэг жэнжин аваад энэ хоёулын нийлүүлэлт бүтэн нэг болгосоор чиргөө наашаан цаашаан шилжүүл болдог байна. Төмөн гажирж орчихсод хурциндон ээлжлэх этл. Энэ үгийг Юэн улсын үеийн алдарт эрдэмтэн Ван Ли гэдэг хүн бичсэн байна. Энэ үгний утга гэнээр нь гөрөөсөн гараад мянган газар аялаад өгөөх л өөрийнх нь хүрэн дотроо жугаалж байгаа, тойрж байгаа юм шиг гинэ. Тэгэд гөрөөсөн гараад төмөн гажирж орчихын орн өгөө хурц ээлжилдаан байгаас шиг гинэ. Тэгээ энэ бол даруй өртөөнийх нь Юэн улсын үест наашаан шаашаан зорчиж байгаа улсад төлийн дүгм нөхцөл хангаалаа гэж хэлж байна. Энэ өсөлтөр голдуу өртөө болоод шашин суртахны хоорондхийн харьцааг танилцуулсан байна. Шашин дэлгэрүүлэгчид мөн өртөөгөр дамжаад дэлхийн ил гажид хүрч шашины ухаанаа түгээмжлэн дэлгэрүүлсэн байна. Үүнээ дотор борхоны шашин шин мөн өнөтөг орноос өртөөгөр дамжаад төвд оронд хүрч энэ төвд орны шашин шин мөн өртөөгөр дамжаад Монгол гажид зүг түгээмжлэн дэлгэрсэн байна. Ол эрбэн өрдөмтөн мөргөд өртөөгөр өнгөрөхтөн ол эрбэн шүлэг дуулаалыг бичиж үлдээсэн байна. Энэхүү Орос хүн өртөөгөр дамжин өвөр Монгол болоод ара Монгол хэн шинжилгээ хийгээд өдрийн тэмдэглэлийн хэлбэрээр Монгол ба монголчууд гэдэг номыг бичсэн байна. Монгол ба монголчууд гэдэг ном нийт 2 дэвтэр байдаг. 1-р дэвтэр нь голдуу ара Монголын хэлдэх өртөөгийг тэмдэглэж 2-р дэвтэртээ голдуу өвөр Монголын хэлдэх өртөөгийг тэмдэглэсэн байна. Энэ Чингис хааны бичгийн төчмөл болно. Энэ бичгийн төчмөл 1229 он болоход одоогийн Думдд улсын хэлд байгаа Хобби можийн хайлаашинд байгаа жимийн өртөөгөр өнгөрөхтөн өнөхөө шүлгэн бичсэн байна. Энэ шүлэг нь голдуу өртөөн дотор бичсэн байна. Энэ бол бомбын сургаалтан байна. Чүчүзи 70 хэдэн наснда одоогийн Думдд улсын Шандун можоос өртөөгөр дамжин Афганистанд хүрч Чингис хаанд урт наслж удаан жаргах тухай ярьж өнгөрсөн байна. Одоогийн манай харж байгаа энэхүү үзмөр бол Думдд улсын Хобби можийн хайлаашинд байгаа жимийн өртөө болно. Жимийн өртөөгийн хамаг анх Юэн улсын үеэс эхлээд байгуулжээ. Одоо болтол хамаг сайхан бүрэн бүтээрээ үлдэгдэж байгаа чорын ганц чиргийн өртөө болно. Энэ бол өртний барилга ийгэж бүрэн бүтнээрээ үлдэгдэж байгаа болохоор нь одоо Думдд улсын олон эрбэн кино телевизийн энд сүйдэрлсэн байна. Энэ хэсэгтээ бол голдуу өртөөний шүүсийн соёлыг танилцуулсан байна. Юэн улсын үеийн жамтын тогтоолын үйлсэлбэл ноёд төшмөд өртөөгөр өнгөрөхт өртөөнийх нь хүн болгоонд мах 500 г, гуларт 500 г, будаад 500 г эрх нөхлөн өгдөг гинэ. Одоо манай харж байгаа энэ хургуун бол шар хувцастайг нь Монгол хаант улсын үеийн 4-р их хаан Мөнх хаан болно. Мөнх хааны эсрэг байгаа энэхүү улаан малгайтай ясалж байгаа бол хааны дүү Хавлээ. Хамаг зах хийх юм бол хааны дүү эрэг бух болно. Энэ ах トゥ гурвлаа нь манай өрөөнд өргөд уулзаад хөдөн өдрийн жумын нээр хийж өмнөсөн улсын яд давтлах тохой ах トゥ гурвлаа нь ярилцж тогтсон байна. Энэ хүү түүхэн явдлыг Юэн улсын түүхэнд мөн тэмдэглэстэй байдаг. Манай улсын харж байгаа энэ хүү зураг бол Монгол хаант улсын үеийн өртөөн замын зураг болно. Энэхүү зурган дээр байгаа энэхүү улаанаар журсан бүр төр үеийн өртөөн зам болно.
Түрүүстэн хуурай жамын өртөн зам байснаар барахгүй мөн усан жамын өртөн зам байсан байна. Энэхүү хуурай жамын өртөн зам болоод усан жамын өртөн замаар дамжаад дэлхийн ил гажигт хүрч болдог байна. ЮНОС-ийн үстэн 2 нийслэлийн дүрмийг хэрэгжүүлдэг. Дараа ЮНОС-ийн их нийслэл болоод ЮНОС-ийн дээд нийслэл байдаг. ЮНОС-ийн их нийслэл гэдэг нь одоогийн Думдад улсын Бөөжин хотыг хэлж байна. Тэр энэ бол ЮНОС-ийн үеийн өвлийн нийслэл. Тэгвэл ЮНОС-ийн дээд нийслэл гэдэг нь одоогийн Өвөр Монголын хэл байгаа шулуун хошуу тэр үстэн ЮНОС-ийн дээд нийслэл гэдэг энэ бол ЮНОС-ийн үеийн жуслангийн нийслэл болно. Мөнх хаан манай өрөөн өргөд ирхнөөр нь чирэг дагуулж ирсэн болохоор нь өрөөн өргөөгийн ханалаад их хөрөө бууж энэ хөднө дөр жумын нээр хийсэн байна. Жумын нэт Оросын жагаа улсууд заавал ховцсон өдөр болгон нөхсөж ховцсны өнгө нь эжилхэн байдаг болохоор бас жүсмийн нэр гэд нэрлэдэг. Умрат ЮНОС-ийн үе болоход Умрат ЮНОС-ийн мэн гүрэнтэй харилцын 5-5-аас солилдог аралжаа хийдэг байна. Тэр Стамбул голдуу хятадын мэн гүрэн нь өөрийн цэ торог дордонгороо Монгол газрын мэр арс ширхэг зэргээр солилдог байна. Тэгээд цай мэрний аралжаа бай болжээ. Одоогийн мануусын харж байгаа энэхүү үзмөр бол дараа Чингис үеийн өрөөн өртөгийг сэргөөсөн байдал болно. Манай энэхүү үзмөрийг бол хандар өлгөөстэй энэхүү зургийн үнслөөс сэргөөсөн байна. Энэхүү зургийг 1928 онд Америкийн динзаврын цолоозмөлийн малцсан Индрус гэдэг хүнс үдэрлсэн байна. Тэр үеийн өрөөн өртөө иймэрхүү өмнө хөрөө болоод ар хөрөө гэж хоёрхан хэсэг байчинтэй. Өмнө хөрөөг нь бол жинхэнэ өртөө. Өдгөр аралжаачид манай энэхүү өртөөнд ажиллаж амардаг байна. Ар талхын хөрөөг нь бол тэр үеийн цайлгаан утасны тавцаа болоод цайлгаан холбооны тавцаа байна. Индрусийн зураг авсан хэсэг бол дараа энэ цайлгаан утасны тавцаа болоод цайлгаан холбооны тавцааны үүдэн дөрн энэхүү зургийг авсан байна. Одоогийн манай харж байгаа энэхүү зураг бол Орос хүнээ Яман дахтарж урсан зураг болно. Энэ зурган дээр байгаа энэ Калкан гэдэг нь одоогийн хаалган хот Жанчгуугийн ярьж байгаа Думдад улсын хэлд байгаа. Өргөө гэдэг нь Богдын өргөө Улаанбаатарын ярьж байна. Тэр үстэн энэ хаалган хотоос Богдын өргөө хүрэх нөх цайгийн зам байдаг нэг аралжааны зам. Энэ цайгийн зам дээр галдуу манай энэ өрөөн өртөө оршиж байна. Хүрэх энэхүү замын цайны замын зургийг хятад хүн өөрөө нь бас нэг зурсан байна. Одоогийн манай харж байгаа энэхүү зураг бол дараа Думдад иргэн улсын үеийн аралжаачны өрөөнд зурсан энэ Жанчгуугаас даа хөрөө хүрэх үеийн цайны замын зураг болно. Энэ бол Ман Чингисийн үеийн Өнх Гамгулан хаан болно. Энэ бол Орос улсын 1-р Питер 1689 онд Ман Чингийн засгийн газраас Оростой нэвчүүгийн гөрөөгийг тогтсон байна. Нэвчүүгийн гөрөөгийг тогсноос болоод хоёр улс хоорондоо дээн хийхэн байгаад харилцааг аралжаа хийдэг болсон байна. Гэтэл нэвчүү гэдэг бол зүүн хойд оронд байгаа. Тэгэхэд нэвчүүгээр аралжаа хийгээд явах нар нь зам хол болохноор нь аралжаачид нэгэн дүгм замыг мөтсөн байна. Тэрхүү дүгм зам бол дараа Жанчхүү цуглал хаалгаас эхлээд манай өрөөн өртөөгөөр дамжаад даа хөрөөж үг явдаг нэг тал нутгийн цайгийн зам болно. 1689 оны нэвчүүгийн гөрөөний дараа 1727 он болоход Манжийн газраас Оростой Хяхтын гөрөөгийг тогтсон байна. Тэгэхэд Хяхтын гөрөөгийг тогсны дараа хоёр улс нь Хяхт Голорзэ болгосон байна. Хэлийн зааг болгосон байна. Түүний дараах нь Оросынх нь Хяхтад иймэрхүү Хяхтын цайны аралжааны жахыг байгуулсан байна. Арван 17-оос 19-р зууны үед Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа үлэмж хөгжсөн байна. Ази, Европ ТV-г холбосон торгоны замын дараа орох энэ зам 300-аад жилийн түүхтэй. Цайны замаар Хятадаас Монголд авчирдаг барааны 95%-ийг зөвхөн цай эзэлдэг байж. Эрдний худалдааны энэ гарц эхэндээ цай, хожимо, төрөл бүрийн таваар арилжаалдаг болсон байна. Энэ бол багц хэрэгслийн хайрчиг. Чигээр энэ хоёроо нэг дам нураар дамнаад Монгол газар хүрчихнэ. Тэгэд энэ Монгол газрын аяг нь хагарцаар
чигээ жаахан энэ чээр чиг юмор ингээд чээраа энэ хөөргөн дотор хийгээд халаагаа чигээ айгийг нь нухдаг байхгүй юу? Одоогийн манай харж байгаа өдгөр зургийн мөн энэ гадаадын энэ зурглалцад авсан зургууд болно. Энэ ч юм бол хөдөн бураад арж ячид манай энэ жанчгуугаас таавраж явж байгаа энэ цайны зам дээр айж байгаа үеийн зураг бол үүнээс бид олон улсын арж ячид манай энэ цайгийн замаар заманд арилжаа хийж ясны мэдэж болох юм байна. Арилжаачид өвөлдөн голдуу төмөөгөр ачаагаа начиж наашаан цаашаа явдаг. Жундаан бол голдуу өхрөөр ингээд ачаагаа ачаад явдаг гэнэ. Цэг өднөөс голдуу өхөр боيو төмөөгөр ачаа ашдаг болох нь орно. Өднөөс өдөртөө бол өхөр боيو төмөөгөр ингээд бэлчөөрлөөд сүндөн ингээд явдаг гэнэ. 1917 он болоход жанчгуугаас та хүрэх засмал зам нэвтэрч 1918 онд манай өрөөнд пангби машин тэрэгнээ өртөөгийг байгуулсан байна. Одоогийн манай харж байгаа энэхүү машин бол Америкийн Ford машин болно. Манай өрөөний хамаг анхны машин. Одоогийн манай харж байгаа энэхүү машин бол Америкийн Dodge машин болно. Жанчгуугаас та өрөөний хооронд ингэж наашаан цаашаа ачаад явж исэн машин хамаг олдоон 50 гаруй байсан байх гэсэн тэмдэглэл байдаг. Энэхүү хуушин Dodge машины 1000 гаруй жоосоор авчигдаг гэнэ. Цөөн машин 2 дүнээ ачаад ингэж наашаан цаашаа явж исэн байна. Одоогийн манай харж байгаа энэхүү үзмөр бол жанчгуугийн даажин мөний үзмөр болно. Энэ бол манай жанчгуугаас та өрөх арилжааны замын эхлэлтийн чих. Эндээс эхлээд арилжаачид та өрөөж үг явж арилжаа хийдэг байна. Одоо энд Орос, Монгол, Хятад арилжаачид энэ арилжаа хийж байгаа энэ зураг байхгүй. 1956 он болоход Думдад Монгол зөвлөлт 3 улсын галтрэг нэвтэрсэн байна. Одоогийн харж байгаа энэхүү зураг бол 1956 онд Думдад Монгол зөвлөлт 3 улсын галтрэг нэвтрэг үйсийн тод хийшлэг яслал дээр байсан үеийн зураг болно. Энэхүү дундхийн хээш атгаж байгаахан бол Өвөр Монголын өөртөө засаг орны төргөлөгч Улаахуу нөхөр. Хажуу талхыг нь Монгол улсын ерөнхий сайд Цэдэн бол. Энэ нөхөр бол зөвлөлт холбоот улсын зам харилцааны яамны дарга байсан Бэшеф болно. Энэхүү им улаач буюу цаймны замын өртөө музей нь энэхүү соёлыг харуулсан улстай ганцхан тооцогдох үзүүр төдийгүй 2009 оноос эхлэн ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2012 оны байдлаар л гэхэд 50 мянган аялагч хүлээн авсан нь дэлхийн өнцөг болон бүрээс жуулчид сонирхогчдыг татах цэг болсон нь харагдана. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Эрен хотод баригдсан цайны замын цэцэрлэг. 19-р зууны дунд үеэс галт тэрэг автомашин нисэх онгоц гэх мэт орчин үеийн тээврийн хэрэгсэл хөгжснөөр цайны замын улмөр бүдгэрэн алга болсон юм а. Гэхдээ 3 орноор дамжин гарч байсан тэдний замын чиглэл өнөө хүртэл танин мэдхэн үднээс сонирхолтой хэвээрээ. Одоо үзэгч та бүхнийг бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны Эрен хотод баригдсан цайны замын цэцэрлэгт гудамжаар аялуулъя. Тус цэцэрлэг ашиглалтанд ороод удаагүй хэдий чинь 8000 км үргэлжлэн тойрох жингийн цувааны явах зам, дайран өнгөрөх улс хотуудыг багасгаж харуулснараа онцлогтой. Эрен хотод өнөөдөр цайны зам хэмээх төөхөн үйл явдлыг мэдэхгүй хүн гэж бараг үгүй. Тус цэцэрлэг нь ногоон байгууламжийг гайхалтай цогцлоосны зэрэгцээ. Цайны замын дайран өнгөрч байсан тэдгээр хотуудад түүхэн дурсгалт хөшөө мөзийг олноор нь барьж босгожээ. Тэдгээрт Европ болон Азийн харилцан баяжуулсан соёлыг гэрчилсэн хосгүй түүхийн баримтууд хадгалагддаг юм.
Цайны соёл. Цайн эртний түүхтэй хүнсний гол хэрэглээ болох цайг хэрхэн хэрэглээ болгож байгаагаар нь тухайн орны соёлыг харж болдог. Хятадын ард түмэн цайны соёлоо хадгалан үлдсэн ард түмэн билээ. Одоо та бүхэнд Эрен хотын цайны нийгэмлэгийн тэргүүн Ли Жангуа Хятадын ард түмний цайны урлагийг хийж харуулах болно. Та нар сайн байцгаана уу? Би Хятадын цайны соёлыг талаар чайг яаж уудгийг танилцуулж өгье. Би улдаар халуун усаа авлаа. Тэгээ энэ эхний энэ хийлт бол одоо юугээ халаана? Чайныхаа цомог одоо халааж байгаа. Энэ бол манай Фужаны можоос гаралтай Тэгоин гэсэн цай байгаа. Одоо бол энэ бол цайгаа угааж байна. Улдаар цайгаа угаана. Одоо хэр тоос гэвэл одоо улдаар ингэж угаана. Энэ одоо ямар үнэр байна? Ямар үнэр байна? Энийг үнэртэж болно. Одоо энэ цай одоо ууж олон амталж үжээрээ. Уух биш, улдаар үнэрт хэрэгтэй. Үнэр болоод энийг гэхдээ нэг л энэ үл жижигхэн чомоод хийсэн болохоор нэг л ооч биш. Энд аажуу одоо жижиг нэг баг ялгаж одоо энийг одоо амталж үчих хэрэгтэй. Уухтай бол заавал шууд жалгах биш. Ам дотроо амаан жайлж цааш нь жалгана. Эвгүй сая жигхэн одоо амтыг аавна гэсэн. Чайна ширээг бол одоо бас сайхан байхыг бэлэгддэг. Тэгэхээр хасаар хийсэн ширээ байдаг. Хаш ногоон хаш, цагаан хаш, одоо янзаар хийсэн хашийн ширээ байдаг. Зарим нь модны үнцэр хийсэн ширээ. Энэ бол одоо модны үнцэр хийсэн одоо ийм чайна ширээ байна. Өн камгалан бурхан тий. Тий. Тэр өдөр болгон баяртай байхыг одоо бэлэгдэж байгаа. Энийг бол одоо биднэрт бол мөнгө төгрөг одоо баяжчих биднийг одоо эрүүлэн юу ч дутхгүй амьдрахыг юргэцэн. Өөрөөр хэлбэл энэ одоо ам дотроо мөнгө жуудсан бүх буйндаа ингээд мөнгө нь одоо тийм юутай одоо ийм амтан байгаа. Нэгдүгээр удааны цомоо бол амттай да орохгүй. Хоёрдугаар удааны энэ бол хамгийн амттай цай гэж ярьдаг. Уусны дараа гүн амьсгаа авч энийг одоо тэгэхээр энэ хамаг сайхан үнэр амт нь болохоор яг сайхан одоо тэр ам дотор байж байгаа. Энийг ингээд дотчин сорж оруулах хэрэгтэй гэж. Энийг бол хоёр биш. Ер нь үлэн цайгийг одоо идээгүй болтол ууж болно. Ер нь бол цай уухын одоо энэ ногоон цай уухын энэ үйлдэл бол хүмүүсийн гэд тооцоодыг чивэрлж шингээлтийг сайжруулдаг. Өөрөөр хэлбэл тамхи татдаг хүн бол нөгөө нэгүднийг одоо арилгах одоо багасгах энэ хорыг багасгах үйлдэлтэй. Хятадын ногоон цайна зүрхний үйл ажиллагаанд сайн төдийгүй өдөр бүр цай хэрэглэх нь ходоодны өрөвсөл болон элэгний хорт авдраас сэргийлнэ гэж хятадын эмчнэр зөвлөдөг байна. Өнөөдрийн одоо энэ цайна замыг сэргээж аялж байгаа бол 320 жилийн өмнөх одоо цайна замыг одоо аялсан энэ эхлэлтийг одоо ахад сэргээж байгаа. Одоо айгүй сайн баярлалтай явдал юм аа. Тэгэхээр мөн одоо бидний одоо энэ хүү цайна соёлоор дамжуулж 3 улсын ард түмэн маань цайна соёлоор дамжиж өөрөө одоо хурлам харилцан ойлголцож мөн одоо энэ цай гэдэг энэ сайхан ундаанаа бүгд одоо сайхан эдлэхийг бол одоо хүсэж байна. Мөн одоо та бүхэн манай Орос Монголын найз нар цайнаа их нутаг болох Ухаан можид очиж одоо Ухаанд очиж энэ цайг одоо яг нутагт нь хүрж одоо энийг харж одоо та нарын амталж үчхийг би бас хүсэж байна. Бас нэгэн баримтыг сөхөн хэлэхэд цай гэдэг энэ шидэт ундаа нь хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болоо зогсохгүй. Дэлхийн цайны худалдааны тэр эрчимтэй хөгжлийн явцад улс орон бүрт өөрийн гэсэн нэгэн шин төрлийн хэм маягийг бий болгосон юм. Хятад орны цайны соёлыг бид 5000 жилийн тэртех үүсэл гарал, нарийн ур ухааныг шингээсэн ёслол хүндэтгэл. Харин Орос орны цайны соёлыг самавараар, Монгол орны цайны соёлыг бид эдийн ундааны дээж болох сүйтэй цайгаар нь төсөөлдөг.
Тэгэхээр өнөөдөр цай уудаггүй ард түмэн гэж бараг байхгүй болсон нь цайны замын түүхэнд гүйцэтгсэн цайны үүрэг бидэнд харагдаж байна. Магадгүй шинэ үеийн цайны зам дах улс орнуудын оролцоог бид үүгээрч тодорхойлж болох юм аа. Үлэг гүрвлийн хотхон. Урд хөрш орны хил залган байрших зэрэгэлдэх хот Ирээн хотыг бид худалдаа харилцаа хийхээр зорин очих чанартай чанаргүй бараа таваараар нь сайн мэднэ. 90-ад оны ардчлал гарснаар 8 хийхээр зэрсэн ах нарын яриагаар бол Ирээн хот нь хэдхэн шавар тагцны үүдэндээ тамхи зарсан хөгшчүүлэр л хязгаарлагдсан. Ирээн өртөө төдийхэн байсан гэдэг. Одоогийн дэд бүцэд хөгжсөн өндөр тоглог байшин, гэрэл гэгээтэй өргөн гудмууд зэрэг нь ханаас нь чарсан хот гэдгийг элдэгнэ. Нутгийн угуулын яриагаар бол Ирээн өртөөг Ирээн хот тултал хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг 20 жилийн дотор монголчууд л хийсэн гэх юм билээ. Ирээн хотыг өнөөдөр зөвхөн 8 арилжаагаар нь төсөөлөн харах бус аялал жуулчлалын томоохон бүс нутаг болон хөгжсөнийг Ирээн хотыг зорих гадны аялагчдын цуванаас бэлтгэний харж болно. Ирээн хотын нисэх буудал хүрэх зам дагуух үлэг гүрвлийн хотхон нь анхлан зорж өгчдийн сонирхлыг татхан лавтай. Яг энэ нөгөө соёл спорт аялал жуулчлалын яамаас Монголд нөгөө динозаврын музей одоо музей байгуулсан Ленин музейг одоо застогцуулаад динозаврын музей болгоно гэж яриад байгаа шүү дээ. Ер нь бол тэднийг ч гэсэн яг энд ирээд энэ Ирээн хотод бол бас динозаврын том цогцлбор музей байгуулсан юм. Тэр олдурууд яснуудаар ингээд цуглуулад. Тэгэхээр манайхан ч гэсэн энд ирээд эндээс бас хараад судлал зүгээр юм болов хаа байсан тэр Америк руу явснаас тийм. Энэ ойр байгаа газар ийм юм хийцэн байна. Эндээс бас туршлах судлаасаа гэж бодож байна л та. Сайхан талын халуун аршин. Одоо бид нар бол энэ нөгөө Ирээн хотоос 120 км-ийн зайтай сайхан талын халуун аршаа гэдэг газар ичээд байж байна. Энэ газар бол жилийн өмнө ашиглалтанд орсон. Яг энэ нөгөө халуун аршаа нөгөө нэг үе мөчний өвчнөд арсны янз бүрийн тийм өвчнүүдэд сайн аршаа гинэ. Тэгээ яг энд хүмүүс ингээд энэ амралт цугаалгын газар болгож ингээд цогцоор нь шийдэж өгч чадсан юм. Одоо энд бол зочд буудлын байна, тий, ресторанууд нь байна, халуун аршаанууд нь байна, массаж саунууд нь байна. Бүгд энэ цогцоор нь ер нь бол хятадын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа бодлого нь болохоор юмыг бүгдийг тийм цогцоор нь хийж өгч шийдээд байна л та. Тий, хэд үтс айгүй сайтай болсон тий. Тэгээд Монгол бол бас нэг манай хувьд бол аялал жуулчлал маань өөрөө жоохон тийм сонир төвшөнд яваад байдаг тийм. Гэхдээ бол бид нар ч юм бол яг аялал жуулчлалын түүх нь өөрөө 1955 оноос гэж ярьдаг боловч яг үндсэн хөгжлийн түүх нь 1990 оноос хойш байхгүй. Тэгэхээр бид нар бол 20 жилийн түүхтэй аялал жуулчлалыг яг одоо тийм түүхтэй бол бид нар бол эдрээс бол сурах юм бол нэлээд байгаа тийм. Орос Хятад хөрш хоёр их гүрэн цайны замыг орчин үеийн утга агуулгаар нь баяжуулан аялал жуулчлал, хэл орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр сэргийн хөгжүүлэх санаачлагыг гарган Монголын талаас ч идэвхтэй хамтран ажиллахаар болсон билээ. Ер нь бол энэ цайны зам гэдэг ямиг хүмүүс
бол нөгөө ингэж ойлгоод буруу ойлгоод байдаг юм шиг байна. Ерөнхийдөө нөгөө хятадууд тийм ээ Монголыг одоо мөрждөг байсан тийм зам гэдэг нэг тийм ойлголт бас хүмүүсийн дунд яваад байдаг. Тэгэхээр энэ маань бол бас тийм биш юм аа. Тэгэхээр тухайн улсын одоо энэ Орос, Монгол, Хятад ингээд гурван улсын хооронд энэ цайны замаар ингээд авт аялал ер нь янз бүрийн аяллууд хийж байгаа нь болохоор нөгөө яг энэ замыг одоо нөгөө дэлхийн нийтээр нэг брэнд болгох тийм брэнд аяллалын брэнд болгох тийм сонирхол бол Хятадуудад, Оросуудад, Монголчуудад байгаа. Тэр бол яг би бол яг энэ тал дээр бол бас цайны замын одоо энэ монголоор дайрч өнгөрч байсан замуудыг судлаад тэгээ ер нь бол энэ аяллыг одоо яг зохион байгуулах чадхаа Монголын талаас зохион байгуулах чадхаа баяртай байгаа. 增加这个延边城市啊，一些节点城市。 Юуны өмнө би 90 хотын ардын засгийг төлөөлж Орос Монгол хэвлэл мэдээллийн эхэнд цайны замын соёлын арга хэмжээнд оролцсонд баярлаж байна. Хятад Монгол Оросыг холбосон цайны зам нь хүн төрөлхтний соёлын өв төдийгүй Аз Европыг холбосон эдийн засаг, соёлын спорт, аялал жуулчлалын хөгжлийн нэг гарц нь болж байгаа юм. Цаашлаад аялал жуулчлалын брэнд болгох үүрэг хариуцлага бидэнд ирээд байна. Энэ удаагийн арга хэмжээ бол цайны замыг дэлхийн нийтэд таниулах зорилготой юм. Орос Монгол талууд ч тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Мөн Орос Монгол талууд цайны замтай холбогдлолтой олон арга хэмжээ зохион байгуулахаар ажиллах төдийгүй гурван улс энэхүү ажилд хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна. 那么最后感谢大家支持。 Ер нь бол энэ маань нөгөө өөрөө нөгөө эдийн засгийн коридор байсан байхгүй юу? Дээр үе эдийн засгийн коридор явах уу? Ер нь бол энэгээр ч одоо анхандаа бол цай зөөгддөг байсан бол тэрний дараагаар ерөнтэй бүх одоо энэ гурван улсын хэмжээнд одоо бүх худалдааны бүх мөнгөний эргэлт энэ замаар явж исэн. Тэгэхээр бол энэ замыг одоо нөгөө сэргээж ажилуулах нь аль талдаа энэ ашиг сонирхол бас байдаг юм байна. Тэгээд ер нь бол та нар ч одоо бодож байгаа тийм замууд Улаанбаатар, Дархан, Сэлэнг, ингээ Алтан булыг Хяагт гэдэг энэ яг энэ хуучин цайны замын дагуу манай одоо Транс Монголын төмөр зам явдаг шүү дээ. Тэгэхээр энэ Транс Монголын төмөр замаар бас олон тооны жуулчд аялдаг тийм. Тэгэхээр яг энийгээ бол ингээ цайны замтай холбож өгөөд ингээд аялуулах юм бол одоо яг одоо нөгөө Монголын аялал жуулчдаас нэлээд хэрэгтэй зүйл болох юм байна. Яг гэвэл Монголын аялал жуулчд өөрөө нөгөө удирдлагын чанартай тийм бизнес үүдэг шүү дээ. Тэгэхээр яг хэрвээ одоо яг энэ одоо энэ Транс Монголынхаа төмөр замыг ашиглаад энэ одоо бидний энэ хийх гэж байгаа энэ цайны замаар сэргээ аялах энэ аяллыг хийгээд эхлүүл Монголын аялал жуулчдын удирдал өөрөө уртсаж эхлэх юм. Тэгээ яг хятадын зүгээс бол цайны замын хотуудын тухай энэ вебсайт хийж байгаа юм. Тэгээ тэр вебсайтн дээр бол одоо манай Монголын аялал жуулчдын компани чөлөөтэй мэдээллүүдийг тавиад өөрийнхөө аяллуудыг тавиад тэгээд зарах тийм боломжтой юм байна. Тэгэхээр энэ зөвхөн энэ замын дагуу бол тий одоо бүх компаниуд чөлөөтэй эрхтгш оролцох боломжийг бол Хятадын талаас ч Оросын талаас ч олгож байгаа юм байна. Хятадын зүгээс бол ингэж штэ. Одоо энэ цайны зам гэдэг одоо яг энэ замыг брэнд болгоод гаргаж байгаа одоо хувийн хвшлийн компаниуд байгаа штэ. Тэд нартэй юм дэмжлэг үзүүлдэг төрийн зүгээс. Одоо тодорхой хэмжээний татвараас нь хөнгөлдөг тий тоног төхөөрөмж оруулж ирэхэд тэр татвараас нь чөлөөлж өгдөг. Өөр одоо бас санхүүгийн зарим бодиттой дэмжлэгүүдийг бас өгд юм. Яг Монголд бол би л одоохондоо яг тийм бодиттой Монголын төрийн зүгээс тийм дэмжлэг бол авж байгаа.